Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас бэлтгэн өргөдөг подкастын шинэ дугаар эхлэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг үлээ. Энэ удаагийн подкастт Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Насан Жаргал оролцож байна. За бидний ярилцах сэдэв эрүүгийн хэрэг хянаар шийдвэрлэх ажиллагаанд хохирогч ямар эрх хэдэлж үүрэг хүлээдэг талаар ярилцах болно. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд олон подкастын нийт сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр подкастын эхэнд та гэмт хэргийн хохирогч гэж хэн бэ? Энэ талаарх мэдээллийг өгөхгүй юу? Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-р хэсэгт Монгол Улсын хууль болон олон улсын гэрээнд заасан эрх хэрэгчлэн зөрчигдсөн гэж үзэх юм бол хуульсаар учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх хэрэгтэй хэмээн хуульчилсан байгаа. За энэ нь болохоор хүн бүр өөрт учирсан хохирлоо нөхөн төлөвлөх болон зөрчигдсөн эрхээ сэргийлэх хэрэгтэйг баталгаажуулсан суурь зохицуулалт болдог байгаа. За нэгдсэн үндэсний байгууллага 1989 оны хохирогч ба түүнийг хамгаалах тухай конвенц болон олон улсын хүний эрхийн талаарх үндсэн зарчмуудад бол хохирогч гэдэг нь гэмт хэрэг эрх мэдлийн ноцтойгоор ашигласан болон хүний эрх хүмүүнлэгийн эрх зүйг зөрчсөн үйлдэл эсвэл улмаас бие эрхтэн оюун сэтгэхийн хэвийн үйл ажиллагаанд алдагдсан, сэтгэл санааны зовлон шаналлалд автсан, эд материалын хохирол хүлээсэн үндсэн эрх хэрэгчлэн ноцтой зөрчигдсөн хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. За Монгол Улсын эрүүгийн эрх хяншилт хуулийн 8 дугаар бүлэгт хохирогч гэж хэн болох хууль заасан эдлэх эрх үүргийн талаар хуульчилсан байгаа. За энэхүү хууль зааснаар бол хохирогч гэдэг нь гэмтэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх хэрэгчлөө төрөнгийн болон төрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх явцад хохирогч ямар эрхтэй байдгийм бэ? За хохирогчийн эдлэх эрхийн талаар бол эрүүгийн эрх хян шийдвэрлэх хуулийн 8 дугаар зүйлд нэг үргэлжлэн тусгасан байдаг. 8 дугаар зүйл зааснаар бол хохирогчийн 14 төрлийн эрхийг тусгасан байгаа. За үүнд нэгдүгээрт нь өөрийгөө өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй. За мөн хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавцад хэрэгт бэхжүүлж тусгуулах хэрэгтэй байгаа. За энэ эрхийн тухайд гэх юм бол эрүүл мэндийн дээр хохирсон иргэн байх юм бол эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа гаргаж өгөх гэдэг юм уу. За залилан мэхлэх болоод бус төрлийн гэмт хэрэгт гэхэд лавлгаа, дансны лавлгаа, мөнгө шилжүүлсэн баримтуудыг гаргаж өгөх зэрэгээр хавцад хэрэгт хасаргуулах шаардлагатай тусгуул цохино гэсэн хологдох баримт бичиг мэдээллийг өөрөө гаргаж өгөх хэрэгтэй байдаг байгаа. За мөн мөрдөн шалах ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За энэ нь болохоор хэнийг этгээдийг гэрчээр асуулгая. За шинжээчийн дүгнэлт гаргуулъя ч гэдэг юм уу те. Эсвэл байгууллага аж ахуйн нэгжээс лавлгаа баримт мэдээлэл гаргуулах гэх мэт мөрдөн шалах ажиллагаа явуулах талаар хүсэлт гаргах хэрэгтэй байгаа. Шүүхийн хилцүүлэг, шүүхийн урьдчилсан хилцүүлэг, шүүх хуралдаанд оролцох хэрэгтэй. За ийхүү шүүх хуралдаанд оролцохдоо шүүх хуралдаанд даралцчийн зөвшөөрлөөр тухайн хэргийн шүүдэгч, гэрч, шинжээчэд асуулт тавих хэрэгтэй. За мөн шүүх прокурор мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт эрүүгийн эрх хян шийдвэрлэх хууль заасан журмын дагуу гомдол гаргах хэрэгтэй байгаа. За шүүх прокурор мөрдөгчийн тогтоол шийдвэрүүд нь бол төрлөөсөө хамаарат хууль зааснаар гомдол гарах хугацааны зохицуулалт нь өөр байдаг. За иймээс энэхүү шийдвэрүүдэд гомдол гарахдаа тухайн шийдвэрээс хамаарч хууль заасан хугацааныхын дотор гомдлоо гаргах хэрэгтэй байдаг. За мөн их хэлээрээ эсвэл сайн мэд хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах хэрэгтэй. За хэрэг хүртэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаал дууссан болон хавцад хэрэгээс өөрт хамааралтай хэсэгтээ танилцах, нэмэлт ажиллагаа хийх хүсэлт гаргах хэрэгтэй. За гэмтрийн улмаас учруулсан хохирол, хор шиг нэхэмжлэх, нөхөн төлөвлөх хүсэлт гаргах хэрэгтэй. Шүүхийн цагаатах болон шийдэх тогтоолын хувийг авах хэрэгтэй. За шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч мэргэжилтэн болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг хэргийн олдолчдыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах хэрэгтэй. За энэ эрхийн тухайд бол тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн байх юм бол эсвэл дээр дурдсан оролцогчтой өөрөө шууд эсвэл шууд тусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндсэл байх юм бол гэх мэтээр хууль заасан үндслүүдээр татгалзан гаргах хэрэгтэй байдаг. За мөн эрүүгийн эрх хян шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх прокурор мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх, зангийн буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гарах эрхтэй байдаг байгаа. За мөн шинжээч томилсон тогтоол шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтээ танилцах хэрэгтэй. За мөн өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг их үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй байгаа. За хэдийгээр хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй ч нөгөө талаас Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-р хэсэг заасан
гэр бүлийн гишүүд цэцэг их үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байхын эрхийг нь эрүүг эрхийн шийдвэрх тухай хуульд баталгаажуулсан байнамаа. Тэгэхээр хохирогч бол маш олон эрхтэй байх нь шүү дээ. Тэгвэл нөгөө талдаа хохирогч хуулиар ямар үүрэг хүлээдэг юм бэ? За хохирч нь мэдээж эрх хэдлийн хажуугаар үүрэг хүлээдэг байгаа. За эрүүгийн эрх хэн шийдвэрх тухай хуульд хохирчийн хүлээх 4 төрлийн үүргийг хуульчилсан байдаг. За үүнд бол нэгдүгээрт нь шүүх прокурорын дуудснаар хүлэлцэн эрх буюу хохирчин шүүх хуралдаанд оролцуулах, за хэрэг хэн шийдвэрх ажиллагаанд оролцуулах зорилгоор шүүх прокуророос дуудсан цагт хүлэлцэн эрх үүрэгтэй. За мөн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, за өөрт илэрхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх, за эрүүгийн эрх хэн шийдвэрх ажиллагааны журмыг сахих үүрэгтэй байдаг байгаа. Бас нэг зүйл байна л да. Тухайлбал нөгөө гэмтэргийн хохирогч мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн байдлаар өөрөөсөө шалтгааллах буруу зүйл хийсэн тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээдэг үү? За хохирогчийн түрүү мэд дурдсан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор тухайн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар мөн хуульчилсан байдаг. За хохирогч эрүүг эрх хэн шийдвэрх ажиллагаанд саад учруулсан эсвэл худал мэдүүлэг өгсөн бол түүнд зөрчлийн тухай хууль эсвэл эрүүгийн хууль заасан хариуцлага хүлээлгдэг. За эрүүгийн хуулийн засгийн ангийн 21 2 дугаар зүйлд худал мэдүүлэх гэмт хэргийг хуульчилсан байгаа. За 21 2 дугаар зүйлийн нэгд хэсэг зааснаар бол гэрч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх юм бол 450 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгох. За эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийт төстэй ажил хийх. За эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахыг шийтгэнэ гэж заасан байгаа. За мөн зүйлийн хоёр дахь хэсэгт нь бол гэрч хохирогч нь бусдыг гэмтэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед болоод шүүхэд зориуд худлаа мэдүүлсэн гүтгсэн байх юм бол 5 сая 400 мянгаас 27 сая төгрөгөөр торгох. За эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. За эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих шийтгэнэ гэж заасан байгаа. За мөн зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрх ажиллагаанд саад учруулах зөрчлийн талаар хуульчилсан байдаг. За энэ зүйлийн нэгд хэсэг зааснаар бол шүүх прокурорын дуудснаар хүлцэн эрхээс зориуд зайлсхийсэн эсвэл гэрч хохирогч шинжээч нь мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн татгалзсан. За эсвэл хэрэг хянан шийдвэрх ажиллагаанд саад учруулах юм бол хүний 300 мянган төгрөгөөр торгохыг шийтгэнэ гэж заасан байгаа. За мөн зүйлийн хоёр дахь хэсэгт нь бол хэрэг хянан шийдвэрх ажиллагааны оролцогч нь шүүхэд хүлэлцэн эрх эсвэл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн. За эсвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулах юм бол хүний 300 нэртэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус заасан байдаг. За хохирогч ямар нэгэн байдлаар өөрөө ирж мэдүүлэг өгөх боломжгүй ч юм уу эсвэл шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол хууль ёсны төлөөлөгч авах эрхтэй байдаг баха. Тэгэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь юу н ямар хүн байх ёстой байдаг юм бэ? За хохирогчоос гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж эрүүг эрэг хэн шийдвэрх тухай хууль заасан хохирогчийн эрхийг эдэлж үүргийг хүлээдэг субъект байдаг. За хохирогч нас орсон, эрх зүйн чадамжгүй болсон, за эсвэл өөрийн эрх хуульсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй болох хохирогчийн хууль заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч нь эдэлнэ. За мөрдөгчлөө прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. За үүнд 18-сан төгрөөгүй хохирогчийн төрсөн болоод үрчилж авсан эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигчийг бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. За мөн хохирогч нас орсон эсвэл сэтгцэн болоод эрүүл мэндийн бус ажилтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлэх боломжгүй чадамжгүй тохиолдолд түүний төрсөн болоод үрчилж авсан эцэг их нь эсвэл эхнэр нөхөр нь за мөн асран хамгаалагч харгалзан дэмжигчийг томилж болно. За мөн хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтай эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилдог байгаа. За түрүү ярьсан 18 наснд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол цохих хүн байхгүй. За эсвэл тухайн хүн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох гэж байгаа те эцэг ихэн ч гэдэг юм уу тухайн тогтоох гээд байгаа хүн нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах за хэрэг хэн шийдвэрх ажиллагаанд оролцох боломжгүй за ашиг сонирхлын зөрчилтэй байх юм бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэрэгчлэлтэн буюу хүүхэд гэр бүл залуучууд хөгжлийн төвөөс мэрэгчлэлтэн оролцуулж хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болдог байгаа. За практикт бол ихэвчлэн гэр бүлийн хүрээнд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт энэхүү мэрэгчлэлтнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж оролцуулдаг.
Хоёлаа тэгэхээр гэмтэргийн хохирогчийн үүрэг за эрхийн талаар ярьж байгаа шүү дээ. Тэгвэл тухайн гэмтэргийг мөрдөж байгаа мөрдөгч за хяналт тавьж байгаа прокурорын зүгээс хохирогчийн эрхтэй холбоотой асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэдэг юм бэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? За хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч нарт хохирогчийн эрхийг хангахтай холбоотой хууль заасан үүргүүд байдаг. За тухайлах юм бол прокурорын тухайд хохирогч түүний хуулсны төлөөлөгч өмөөлөгчийн хүсэлтийн дагуу ялагдагчид авсан цагт хорих тасалсан зэрэг харах хэмжээг өөрчлөх шийдвэрлэх шүүхээ хилцүүлэг. За хэрэг хүрэлт мөрдөн байцаалтыг харааллын дагуу шилжүүлэх. За ялтныг хорих яллаас хугацааны өмнө сулах асуудлыг шийдвэрлэх зэрэг ажиллагаа явуулахаас 3-аас доош хоногийн өмнө хохирогчид мэдэгдэх үүрэгтэй байдаг бол за мөрдөгчийн тухайд хохирогч түүний хуулсны төлөөлөгч өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу ялагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан, өөрчилсөн, хүчингүй болгосон. За мөн хэрэг хүрэлтийн хэрэг нээсэн, хаасан, мөрдөн байцаалтыг зүтгэлзүүлсэн, сэргээсэн, за хэргийг прокурор шилжүүлсэн талаар мөрдөгч бол хохирогчид мэдэгдэх үүрэгтэй байдаг. За прокурор мөрдөгч нь бол хуулиар хамгаалагдсан төр байгууллага хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хохирогч түүний хуулсны төлөөлөгч өмгөөлөгчд бол мэдээлэл өгөхгүй байгаа. За харин прокурор мөрдөгч нь гэрч хохирогч сэжигтэй ялагдагчийн аюулгүй байдалд нь эрсдэл учруулж болох юм аа эсвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад учруулж болцсошгүй гэсэн юм сэжиг байх юм бол түрүү дээр дурдсан төр байгууллага хувийн нууцтай холбоогүйч бусад мэдээллийг нууцж болно. Гэмтэргийн улмаас хохирсон хохирогч бүр аюулгүй байдлаа хамгаалуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгвэл хуулиар энэ эрх хэрхэн яаж хангагддığım бол энэ талаар та подкастын төгсгөлд мэдээлэл өгөхгүй юу? За өмнө дурдсанаас гадна хохирогчийн эдлэх бас нэг чухал эрх байдаг. За энэ нь бол хохирогчийн аюулгүй байдлаа хамгаалуулах тусалцаа авах эрх байдаг. За хохирогч түүний хуулсны төлөөлөгч өмгөөлөгч болоод хохирогчийн хамаарал бүхий этгээдүүдийн зүгээс эрүүг эрэг хан шидрэх ажиллагааны явцад гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль болоод эрүүг эрэг хан шидрэх тухай хууль заасны дагуу тухайн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалуулах за тусалцаа авах хүсэлтийг бол шүүх прокурор мөрдөгчд гаргаж болно. За энэхүү харилцаа нь бол гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар илүү наривчлан зохицуулагдсан байдаг байгаа. За энэ гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах ажиллагааны эрх зүйн зохицуулалт болоод хэрэгжилтийн талаар Про подкаст цувралын 6 дахь дугаарт оролцсон Овин бол прокурор бол маш дэлгэрэнгүй ярьсан байгаа. За хэрвээ та бүхэн энэ талаар сонирхож авах юм бол Про подкаст цувралын маань 6 дахь дугаарыг дахин сонсоорой. За миний зүгээс та бүхэнд өнөөдөр хүрэх мэдээллийн түрээд өндөрлөж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч ямар эрх хэдэлж үүрэг хүлээдэг талаар Дорнод аймгаас холбогдож мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажил амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд ажил амжилт хүсье. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтэд олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.